Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлт зүйн эрхэлсэн дэд захирал Ганбаяр таныг студид орж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За. Чивчээ зүгээд микрофоноо өөртөө баг зэрэг ортуулаад тухтаа суугаарай. Өнөөдөр цаг цав гарган ирсэн танд их баярлалаа. Сайхан урьж иж байна уу та? Өглөөг яаж эхлүүлж байна да? Сайхан. Манайх ч одоо нөгөө их хүүхдийн та жоохон татчих уучлаарай. Микрофоноо өөртөө ортуулчих. Манайх ч нөгөө нэг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвгээд Монгол улстай гэх юм уу да. Хамгийн гол их хүүхэд эмэгтэйчүүд яриад тусам зүйлсэлгээ үзүүлж байгаа ийм төв имлэг лавлгаа шатлын гэж одоо бид нар яриад байдаг ийм төв имлэг байгаа. Тийм учраас ялангуяа даваа мэгмар лав гаргад маш их ажилтай. Манайхан ч ерөөсөө нөгөө 7 хоногийн эхний 3 өдрөл ерөөсөө юмудаа амжуулчих гал хүүхдээ үзүүлчих гээл ингээд дайраад ороод ирдэг. 4-5 дахь өдөр ялангуяа үдээс хойш 5 дахь үдээс хойш бол ер нь ачаал айгаа буурчдаг. Тийм учраас хамгийн ихэнд одоо нэвтрүүлгийн хамгийн ихэнд юу гэж сануулгах гэж байна вэхээр энэ 5 дахь өдрийн үдээс хойш цаг ерөөсөө хүмүүс авдаггүй. 4 дахь өдрийн үдээс хойш ерөөсөө үзүүлэх цаг авдаггүй. Ерөөсөө 1, 2, 3 дахь л ерөөсөө авчих гал. Ингээд идэв шүү. Тийм учраас одоо сонсож байгаа сонсогчтой бас одоо нөгөө үзүүлэхээр цаг авахаар бол 5 дахь үдээс хойш мочо дугааргүй гайгүй байдаг байна. 4 дахь үдээс хойш бас гайгүй байдаг байна гэдгийг сануулж хэлье гэж бодож байна. За маш хэрэгтэй зөвлөгөө манай дэд захирал Ганбаяр маань шууд эхлээл өгч байна тийм. Тэгэхээр ер нь эхнэлхас гэж бид ярьсан тийм. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эхнэлхаст бол 4-р болон 5 дахь өдрүүдэд үдээс хойшоо бол цаг их ер нь сул хайтайхан олддээ шүү. 1-р, 2-р, 3-р өдрүүдэд бол нэлээд ачаалтай байдээ шүү гэсэн зөвлөгөөг бол типик та бүхэнд өгч байна. За тэгээд бидний өнөөдөр ярилцах сэдв бол ер нь хүүхдэд тавих хараа хяналтсуул байснаас шалтгаалаад нөгөө хүүхдийн айхтар хурдан гар тийм мөн одоо жижигхэн зоос, батарей юу гэдгийг нөгөө гарт ам руу орж болох зүйлсийг залгснаас болоод ямар эрсдэл үүсэж байна. Ер нь энэ Монгол улсад Улаанбаатар хотод ямар энэ тохиолдлууд хэр их байна, буурч байна уу гэх зэрэг одоо асуудлуудын хүрээнд ярилцах болно. Тэгэхээр бага насны хүүхдүүд одоо гадны бие залгах тохиолдол ер нь хэр түгээмэл тохиолддог вэ? За мөн одоо жилүүдийг авч үзвэл энэ одоо тохиолдол нь буурч байна уу, өсөж байна уу талаарх та мэдээллийг ерөнхий мэдээллийг өгөөч гэж хүсэж байна. Тий. Ерөнхийдөө яг энэ сэдвээр ярихын тулд нэг юм 4 ойлголт байгаа. Нэгдүгээрт нь бол чих, хамар, нүдний гадны биет гэж. Нэгдүгээр ойлголт нь шүү зэ. Хоёрдугаар ойлголт нь болохоор амьсгалын эрхтэн тогтолцооны гадны биет гэх. Өөрөөр уушиг гуурсан хоолой гэсэн үг. Гуравдугаар ойлголт нь хоол боловсруулах эрхтний гадны биет гэж. Дөрөвдүгээр ойлголт нь болохоор энэ химийн бодис гэсэн. Ийм 4 юмыг дөрүлээ яг ярих шаардлагатай болж байгаа. Тийм чинь бол ерөөсөө бүр цаанаасаа ийм одоо ангилалтай зөвхөн Монгол улсад биш дэлхийн нийтээр хүүхдийн мэс засалт гэдэг юм уу тийм ээ ийм стандарт ийм одоо эмчилгээ үйлчилгээ хийдэг ийм эмгэг байхгүй. Өөрөөр хэлбэл энэ эмгэг маань саяны 4 хуваагдахаас хамгийн аюултай нь гэх юм уу та тийм ээ амьсгалын эрхтэн тогтолцооны гадны биет байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар нөгөө нэг буруу хоолоогоор юм залгичлаа гэдэг чинь хахах тэр чинь хамгийн аюултай одоо эрсдлэр гэх юм бол мөгдөрөл эрсдэлтэй л гэхдээ одоо хамгийн аюултай нь өөрөөр хэлбэл энэ шууд өхөл төргөж болох ийм аюултай байна. Өхөл төргөж болох. Ийм бид нар л нэг буруу хоолгоор юм орохоор яадаг вэ? Яаж сандардаг вэ тийм ээ. Тэгэхээр хүүхэд бага насны тэр дундаа гэж бодохоор тэгээ хажууд насраа хамгаалагч аав ээж байхгүй бол тэгэл маш хэцүү. Өөрөөр хэлбэл 2025 онд амьсгалын зам гадны биет орсноос болж 2 хүүхэд эндсэн. 2 хүүхэд эндсэн байна шүү дээ. Энэ өөрөөр хэлбэл энэ сэрэмжилж болох юм эндэгдэл энтэхгүй байж болох байсан юм багхгүй. 2 хүүхэд гэдэг чинь маш их одоо том гар цохир шүү дээ улсын хэмжээнд. Зөвхөн ар гэр бүл биш. Тэгэхээр энэ яаж ийм вэхээр одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжж байна. Манай эрүүл мэндийн тухай хуулинд ч байна. Ер нь бол хангалттай энэ тухай заасан байна. Өөрөөр хэлбэл эцэг их асран хамгаалагч бол энэ хүүхдийн эрүүл мэндийг хамгаалнаа, сахин хамгаалнаа, урьдчилан сэргийлнэ. Эрүүл инх аж төрхт нь эцэг их асран хамгаалагч л одоо гол үүрэгтэй гэсэн энэ үүрэг чиглэлийг бол бүх юм заагаад хэлээд бичээд өгсөн байна. Гэтэл хүүхэд маань чинь хүүхэд шүү дээ. Бүх юмыг л гараараа аавн амдаа хийн. Тийм ээ? Өөрөө сэтгэж бодоод одоо тэрийг одоо нэг тоглоом голцоо байгаа шүү дээ. Ингээл хэрэгжилдэг байхгүй. Тийм учраас энэ хажууд нь өргөж бид нэр ингээд хараад зогсоод суугаад байж чадахгүй. Мэдээж ажил төрөлдөө явна, эмээ өвөө харна, тийм ээ? Цэцэрлэг сургууль дээрээ очино. Зүгээр сургуулийн насны хүүхдүүд ч гэсэн энэ гадны бие зайлах тохиолдол их байна.
Санзургүй амдаа өнгөцөө явж байгаа л энийхтэй ч юм уу юм ярихтай ч юм уу залгичдаг юм тохиолдлууд бол байна. Яг тоо баримт авч үзэх юм бол өдөрт 24 цаг гэдээ бодъё. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр гэдээ бодъё. Яаралтай тусламжийн дасгаар ирж үзүүлэх нүд, чих, нүдний, чихний, хамарны гадны вектор 7-оос 9 ирнэ. Хоногтол гэсэн үг шүү дээ. Дунджаар 7-оос 9 хийсэн байна гэж. Тийм чихэндээ юм хийсэн байдаг, хамрандаа юм хийсэн байна. Нүдрүүгөө юм онгоцсон, асгацсан ийм байх тохиолдол цаваа мөн ингэ. Хоол боловсруулах эргэтэн тогтолцооны гадны биет бол дунджаар 4 ирнэ. 24 цагийн дотор гэсэн. Тэрийг та илүү тодруулбал хоол боловсруулах эргэтэн тогтолцоо гэхээр яг юу хэлээ? Тий, хоол боловсруулах эргэтэн тогтолцоо гэхээр ерөөсөө улаан хоолноос ахуулаад бүдүүн гэдэс хүртэл гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл улаан хоолоо, ходоод 12 хуруу гэдэс, нарийн гэдэс, бүдүүн гэдэс гэсэн. Энэ 24 цагийн дотор 4 ирж тусламж үйлчлэг авна гэсэн. Тэгээ саяхан та бүхэн одоо мэдж байгаа ходоод амьсгалын хоол боловсруулсан гадны бит орсны улмаас тусламж үйлчлэгээ оройтчихна гэсэн юм. Эн чинь юу гэж нөхөр залгиж байгаа юмныхаа хэлбэрээс шалтгаална, хэмжээнээс шалтгаална, тооноос шалтгаална. Жишээ нь ийм зүйлүүд бол их байна. Одоо сүүлийн үед бас ихсээд байгаа нь айл гэрт ингээд нэг зоосон мөнгнүүд хадгалсан энэ тэнд ингээ байж байгаа, төрөвчөнд нь байж байгаа, энэ тэнд байж байгаа. Энийг хүүхэд аваад залгичдаг. Зоосон мөнгө бол ямар ч ирмэг байхгүй. Мөлгөр бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Хэмжээ нэг 2.5 см-аар дотог ш. Тийм ээ. Ийм учраас энийг бол залглаа гэд хүрээд ирэнгуут нь юу юуг барьж аваад ямар нэгэн тосомж бол үзүүлэхгүй. Ихэнх нь баасаар гараа шүү дээ 90%. Тийм. Ямар нэгэн тустай юм байхгүй. Тийм ээ. Ямар нэгэн дэглэм байхгүй. Байдгаар л хүүхдэд зовөр өгөхгүй. Энээс болж. Ихэнх нь гараа явчихна. За ер нь бол яг 72 цаг үзүүлж ихснээс хойш 72 цаг шүү. Өөрөөр хэлбэл тэрийг хизээ залгисныг аав ээж мэдэхгүй шүү дээ. Өчтөр залгисан байж магадгүй, уржигдэр залгисан байж магадгүй. Эсвэл саяхан залгисан байж магадгүй. Тэгээд ирээд үзүүлэхээр нь 72 цагийн дараа дараагийн хяналтыг цусны шинжилгээ аваад янз бүрийн шинжилгээ хийгээд ингэх ямар ч хэрэг байхгүй. Зөвхөн л эрентгийн тар. Яг л зоос ч өөр эрентгийн тодорхой өгдөг. Учираас эрентгийн тарангууд тэнд байна гэж мэддэг. За нэг хоёрхан тохиолдол байгаа. Ходоод болон бүдүүн гэзний хөндлөн хэсэг хоёр ингээд давхцдаг учраас анатомийн хувьд тэрийг ялгахын тулд нэг тоцгогч уулгаж эрентгэнд харах гэсэн нэг юм шинжилгээний арга байгаа. Бусад юмнууд ямар ч хэрэг. Цусны шинжилгээ аваад, шээсний шинжилгээ аваад ямар ч хэрэг эхо тараад явна. Тэгэл байрлал тогтоолоо, ажиглалаа. 72 цагийн дараа дахиад ирлээ. Бүдүүн гэзэндээ орцсон байна. Өдгөл баасараа гарна, баасын ажиглалаа. Гэтэл 72 цаг болчлоо. Дахиад 24 цаг ажиглалаа. Одоо яа ингээд гарахгүй байх юм бол бид нэр дуран хийдэг. Одоо бид нар амаараа дурандуулна. Хүүхдүүд бол унтуус дурандна. Заавал унтуулна. Унтуулаад дурандаад авчихна. Гэтэл нөгөө зоос маань ходоодноос цаашаага нарийн гиз рүү орсон бол ямар ч дурандах боломжгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл яг одоогоор нарийн гизэнд байгаа юмыг дурандж байгаа тийм ямар ч юу байхгүй байгаа. Дэлхийн нийтээр. Бүдүүн гизэнд очсон гарахгүй байх юм бол бид нэр бүдүүн гизийг дурандж байгаа шүү дээ. Тэгэхээр ихэнх нь ажиглаад 90% нь баасараа гараа явчихдаг байх нь байна. Тодорхой хувийн бид нэр дурандаж авдаг байх нь. Ер нь бол мис засал хийх нь маш ховор. Маш ховор. Хувилбал ойролцоогоор хэдэн хувь байх вэ? За яг 90% нь бол баасараа гараад тийм. Энэ зөвхөн зоосон дээр ярьж байгаа байхгүй юу? Тийм зөвхөн зоосон. Гэтэл батарей. Батарейг маш их зайлгна. Нөгөө лего тоглоомны батарейнууд байдаг чинь лего тоглоом чинь ингээд хэлбэр тэр чинь батарей бол аюултай байх юм шүү дээ. Соронз байна. Соронз бол аюултай. Тэгээ соронж яадгүйгээр нэг соронз бол гараал явчихна. Хоёр түүнээс дээш болохоор гизэн дотор ороод нөгөө соронз чинь ингээд наалддаг шүү. Тэгээ наалдаад дунд нь гизний ханыг хавчуулаад цоолдог байна шүү. Гэхдээ зайг нь бас хамаарна. Өөрөөр хэлбэл нэг батарей бүдүүн гизэн, нэг батарей нарийн гизэн ч юм уу. Одоо тэр наалдах эрсдэл багтаа байх юм бол бас яах вэ гэдэг ажиглах уу яах вэ гэдэг эмнэлгийн тосомж. Ганц батарей бол яах ч юм шүү. Ганц соронз бол яах ч. Гэт батарей бол аюултай. Батарей ингээд улаан хоолоод ингээд тэгэлцсэн бас байна. Тэгэх юм бол ерөөсө өтөр төргийн яаралтад дурандж авахгүй болохгүй шүү. Нөгөө батарей чинь химийн бодистой, шүлттэй. Өөрөөр хэлбэл тэр нь тодорхой хугацаанд дараа хайлаад түлэн. Түлэн шархлуулна шүү дээ. Улаан хоолой гэж. Таны ярьж байгаагаар бол яг энэ зураг дээр сая гарсан бөөрийнхий хавтгай батарейг ус залгих тохиолдол их байна гэж ойлгох уу? Тий. Зураг дээр бөөрийнхий ийм хавтгай. Тий. Нимки юм. Яг үнэтэй. Одоо энэ маш олон юм бидний нөгөө машины ардалт хийдэг батарей байна. Энэ лего тоглоомуудын маш олон соронз байна. Жижигхэн батарей бол юу шүү?
Маш олон ийм юмнуудад хэрэглэгддэг юм батарей. Нөгөө цаг нь бас байна. Тэгээд нөгөө жим бэ штэ. Нөгөө бид нар чи одоо айл болгон жинтэй бол тэрний доор чинь бас ингээл хүүхэд хуруугаараа хохлол юуг нь гаргаад иртээ. Батарейг зайг нь гаргаад ирнэ. Ийм тавчин гэж яриад байдаг. Тавчин зай гэж яриад байдаг. Энд төр чинь бол маш аюултай. Юу залгиснаас хаамаа. Гэтэл эмэг залгицсан бол бид нэр 72 цаг хүлээе гэд нөгөө үзүр мүзүртэй байж штэ. А гэтэл үзүр нь дэлгэгдсэн байна уу? Эсвэл ингээд хийгдсэн байна уу? Яасан байна уу гэд энэ ерөөсөө яалтчгүй энэ нөгөө нэг залгисан тохиолдолд ярдаа тусламжийн дасгаар үйлчлүүлээ л гэсэн. Үзүүлнэ л гэсэн. Хаана явж байгаа харнаа гэсэн. Тэгэхээр ер нь ямар ч зүйл залгисан байсан хамгийн түрүүнд очиж үзүүлээд тэгээд яг юу залгисан байна, ямар байрлалтай байна гэдгийг шалтгаалаад шууд арга хэмжээ авах уу, хүлээх ёстой юу гэдэг нь сэндээс хамаарат явах нь шүү дээ. Манай бас ойрын жишээ байна л да. Нөгөө хүүхдүүд орой унтахаараа нөгөө ширглүүлдэг шүү дээ. Тэгээд хар тугалгаар ширгэлдэг гэл нөгөө Монгол уламжлал нэг байдаг даа юм чи. Тэгээд яг ингээ ширгэлдэг тэр нөгөө юмаа хар тугалга гэд байдаг баха. Тэрийг ширээн дээрээ тавьсан чинь хүүхдэн залгицсан юм байна. Тэгсэн хүүхдийн бие бас залгисныг нь мдээгүй юм байна ерөөсөө. Тэгээд бие нь муудаад эхэлсэн юм байна. Тэгээд ерөөсөө тогтоохгүй яагаад өвдөд байгаагийн ч олохгүй тий ханаа төрчүү гидсэн өвдчүү хордлого авчүү гэд мэдэхгүй яваад исэн. Сүүлд нь нарийн шинжилгээгээр ингээд үтсэн чинь хотоодонд нөгөө нэг ширгэлдэг тэр хатуу туулга нь орсон байсан тохиолдол бас байна л да. Тэгэхээр ийм тохиолдол дээр ер нь иймэрхүү кейсүүд байдгүй магадгүй одоо хүүхдийнхаа залгисныг нь мэдэхгүй байгаа тохиолдолд ямар шинж тэмдгээр энэ манай энэ нэг юм залгиччтэй гэдэг ч юм уу тий мэдэх боломж байдаг вэ. Магадгүй 1-2 настай хөгч өөрийгөө илэрхийлэх одоо чадвар хараахан суугаагүй байдаг. Тэгээд яг яасныг нь мэдэхгүй тохиолдол байдаг. Гадны бие залгиснаа яг нөгөө нэг эцгийнх нь хараагүй асраг малч хараагүй үед ер нь бол хамгийн ихний зовёр нь бөөлчих байдаг. За. Бөөлжин. Тэгээд нөгөө хоолнд дургу болно шүү дээ. Тэр чинь хоолнд дургу болно. Саяны яг тэр хар тугалга мети юм хими бодистой холбоотой юмд бол хордлого орно. Хордлогын шинжүүд илэрхнэ шүү дээ. Зүгээр нэг юм бүр яг ингээд бөглөцсөн тагалцсан тохиолдолд төгжрөл энэ шинжүүд илэрхнэ шүү дээ. Өөрөөр гидсэн дүүрхэн байна. Хоолоо идэхгүй болох нь бөөлж гинэ. Гээд цаашаага халуураал тэгэл биеийн байдал хүндэрч эхлэв шүү дээ. Ер нь бол зүгээр хэр оргийн ийм дөрөвний ярьсанчлан зоос байдаг юм а ямар нэгэн ийм эргэтэн систем зоогдохгүй тийм ээ. Салстад өөрчлөлт өгөхгүй иймэрхүү зүйлд бол хүүхэд ямар ч зөвөргүй багт. Тэгээд гол шинжилгээ бол бид нэр хамгийн ихнийх нь бол эрентген. Эрентгэнд л харна. Тэгтэл зарим залгисан юм чинь эрентгэнд харагдахгүй, жигрийн цаас харагдахгүй шүү дээ. Эрентгэнд тоё өгөхгүй. Аим хөөсөнцөр тоглоомууд сүүлийн үед бас хаяг залгиж байгаа. Усанд орохдоо нөгөө нэг ингээд усандаа хийждэг. Тэгээ нэг юм цэг шиг байгаад усанд орохоор хөөдөг, томордог. Тэгээд хүүхд тэрүүгээр тоглодог. Тэр чинь бас их залгиж ирнэ. Тэдний эдэр чинь бол ерөөс харагдахгүй. Гэхдээ бол басаар л гарчин тэр чинь бол төвжил өгөх нь бол харьцангуй гай баг. Хар тугалга гэдэг түрүүн сая жишээ авсан. Хар тугалга бол эрентгэнд харагдах л ёстой. Харагдсан байлээ. Харагдах ёстой. Тэгээ түрүүн би нэг дөрвөн янз гэж яриад байдаг. Тэр дөрөвдөх нь буюу им химийн бодис гэдэг чинь хамгийн аюултай. Хамгийн аюултай. Одоо ингээд нөгөө нэг ийм аккумуляторын хүчил одоо хуучин Оросын цуу тэгээд ийм нэг хүчтэй ийм бодисуудыг ингээд нэг хэрэглэхэд маш төвөгтэй байдлаар савлсан байдаг байхгүй албаар. Гэтэл тэрийг бид нар яадаг вэ гэхээр ялангуяа бид нар тэр чинь ингээд сэгсэрч хэрэгэлдэг, таг нь ингээд давхар тагтай байдаг учраас хэрэглэх жоохон төвөгтэй албаар тэгж хийсэн байгаас цаанаасаа. Гэтэл тэрийг бид хөнгөвчлөхийн тулд ундааны савруу хийчихдэг байхгүй. Тэрийг хүүхэд хараад ундаа гэдээ дуучдаг. Маш аюултай. Одоо тийм тохиолдол маш их байна. Жишээ нь тэр Оросын нөгөө 90% угс усыг одоо дээр үед бол маш их ууж хэрэглэдэг байсан. Одоо энэ аккумуляторын хүчил байна. Одоо энэ янз бүрийн хүчил юмнуудыг чи одоо ингээд машин техниктэй холбоотой юмнуудыг чинь хүүхдүүд ундааны саунд хийчихээр андуураад том хүн хүртэл андуураад очиж шүү дээ. Андуураад очдог. Тэгэх юм бол энэ чинь маш аюултай төлнө шүү дээ. Төлөхөр яах вэ гэхээр салст умаагаад юу ч орхоо бол юм мэдэж ууж чадгаа, бүр ууж чадгаа, шүсч гарахаа байна гэсэн үг байна. Тийм учраас тэр дөрөвдүгээрх буюу дөрөвдүгээр англи буюу гадны биет мөртлөө энэ хими бодистой энэ зүйлээс бол маш болгоомжтой хандахгүй болно. Үүнээс болж бол маш аюултай өндөрлөл эрсдэл үүсч болох юм аа гэж ингэж ойлгох хэрэгтэй шүү.
Ер нь цаанаасаа лонгоолоход бэрх албаар хийж байгаад манайхан л их хялбарчлаад энийг хялбарчлах одоо дуртай ард юм шүү дээ. Ундааны савнд хийцэн байдаг ч юм уу тий. Ийм тохиолдлууд бас байдаг. Одоо жишээ нь одоо уксусыг сая таныг одоо ярьж байхад бодлоо л доо жишээ нь уксус чинь хонгоолоход төвхтэй хүчил болохоор тий. Тэгэнгүүт одоо зүгээр ингээ жижигхэн ундааны савнд хийцэн байдаг ч юм уу тий. Иймэрхүү бас тохиолдлууд байдаг байх юм байна шүү. Хөрөгчөндөө бүр хадгалсан тохиолдол зөндөө байна. Тэгээ хүүхдүүд мэдэхгүй болчихсон. Хөрж онгоолохоор гэж ундаа гэж байна. Тэгэл ундаа гэж болчихсон. Ер нь бас ингээд эндээс нөгөө хөвчлийн ер нь хэдэн насны хүүхдүүд ер нь иймэрхүү эрсдэлт хамгийн хүртдэг вэ? Ер нь бол бага насны хүүхэд гэлтгүй ер нь 5-аас 18 нас өрөөсөө бүхэл хүүхдүүд бүр мөлхөө ой хүрээгүй хүүхэд хүртэл ингээд мөлхөө явж штэ. Тэгэхээр бид нар яг тэр төвшөнд нь очиж юм харах. Бидний харахгүй байгаа юмыг одоо энэ шалан дээр байгаа жижиг юм чи аваад өнгөч. Жоох өнгөч аваад өнгөч. Тэр чи эдгэн сартаа хүүхэд явж штэ. Тэгэхээр аваад өнгө. Та заавал амаараа нэтрэн. Энд чинь өөр хүүхдийн рефлекс байхгүй. Аваад амдаа эдгс одоо бүгдээрээ мэдчихэв. Тэгэл тэрийг чинь залгидыг юм л гэж хүй хай гээл бошуухан шиг л холдуулахгүй бол. Тийм учраас ерөөсөө тэр гэртээ асраа хамгаалж байгаа хүмүүс бол тэр хүүхдийн харааны төвшөнд л явж ил цэвэрлэхгүй бол бид нэр дээрээс харчаад өө зүгээр байна гэх. Тэр чинь мөлхөж яваад нэг хоёр юмны завсар байгаа юм чи олоо л амдаа юм. Хүүхэд л бол хүүхэд. Тэгээд тэр чинь бол буруутах арга байхгүй. Яг энэ дээр бас асуумар санагдчихээн л та. Манай хүүхэд тухайн үед ой хүрээгүй л байсан баг. Яг л саяны кейстэй адилхан ах нь нөгөө чихэр идэд тэгсэн чихрийн цаасыг нь аваад ерөөсөө юу яах ихийн зургуул чихрийн цаасыг нь аваад амдайцсан. Тэгээд би нөгөө хуруугаар авах гэсэн чинь энэ чихрийн цаас чи өөрөө их яривхтай тагнаанд наалдаа цаашаа яваад идэх юм биш үү. Тэгээд аав нь хажууд байсан тул та бас нэг айтаахан авсан. Гэхдээ тухайн үед бол хүн үнэхээр сандарт юм байлээ. Тэгэд үнэхээр яралтай тусламж дуудахын одоо тэр нөгөө моментийн үед те асар богинохон. Тэгэл ерөөсөө царай нь хөхрүүл маш хэцүү болоод ирд юм бэл. Тэгээ би чинь тэнцээ нөгөө сандраад одоо би бол яг нэг тиймний траумат авахгүй юм. Хахах махах гэдэг асуудал ярангуул миний гарын хөлс ингээл гараад ирчдэг. Тэгээд тухайн үед бол өстой нөгөө эрэгтэй хүн чинь нэг юм самбаачлах хугацаанд үт юм арай нэг юм хурдан арга хэмжээ аваад тэрийг ингэж хоолоо молооныхаа энүүгээр нь оруулж байгаа тэр цаасыг авч байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхцөлд бол бид нэр магадгүй бүр түргэн тусламж дуудахгүйгээр өөрсдөө тэр зүйлд бас нэг юм мэдлэгтэй хариу арга хэмжээ авах юм чадвартай байх нь айгүй чухал юм болов уу гэж хардаг. Тэгэхээр манай эмч маань бас энэ талаар юу гэж зөвлөгөө өгөх вэ? Тий хатуу зүйл бол нөгөө бид нар хүүхдэд тэрж байгаа л арга зөгтөг штэ. Тэгээд бол гаргачна гэсэн. Гэтэл саяны тэр зөөлөн ийм чихрийн цаас ингээ наалтчдаг юмуд бол тэгээд гар хуруугаараа авахаас өөр арга байхгүй. Өөр ямар ч арга байхгүй. Тэгээд хэрэг чадахгүй цаашаага өшөө бидний гар хуруу хүрхгүй газар хүрэх юм бол яаралтай эмнэлгэрүүл ойрхон эмнэлгэрүүгээл хандхаас өөр арга байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр чинь нөгөө нэг гэрэл тусгаж амын дийлгэж амууч хийж байгаа л харж л авахгүй бол багажаар авахгүй бол хуруу хүрхгүй шүү дээ. Хуруу хүрхгүй. Тийм учраас эмнэлгийн тусламж авахаас өөр арга гэсэн үг. Одоо тэгээд эцэгчүүд маань ийм тохиолдолд орвол нэг бол түргэн дуудана, нэг бол өөрсдөө гараад хамгийн ойр байгаа эмнэлэг рүүгээ явна шүү дээ. Тэр үед түргэн дуудаад хүлээж авах үедээ ч юм уу эсвэл эмнэлэг рүү явж байгаа үедээ ч юм уу яг ямархуу байрлалтай хүүхдийг авч тээвэр. Ер нь босоо байралтай байх. Босоо байралтай байна. Тэгэхээр нөгөө чихрийн цаас дээр наалтчвал ингээд тороод хахад цацханд байгалахаас яг амьсгалын дутагдлалд бол оруулах нь гайгүй шүү дээ. Яг бөглөжөөгүй учраас. Өөрөөр хэлбэл бид нар нөгөө нэг 10 жил жүжижсэн нөгөө нэг амьсгалын зам чинь бас тийм ч нарийнхан биш шүү дээ. Нарийнхан биш. Чихрийн цаас бол очоод паткэд ингээд 100% диаметрээр бөглөнө гэж бол баг байхгүй. Аль нэг ханамд наалтал гэсэн. Яг бол амьсгалаад агаар орж гарч байгаа учраас наалтчдаг байхгүй. Тийм учраас нөгөө наалдаагүй хэсгээр нь бол амьсгал орж авах чөлөөтэй байна л гэсэн. Гэхдээ ингээд амьсгалын зам чинь гаднаа гэж наалдангууд яах вэ гэхээр хүн хизээж тайван байхгүй шүү дээ. Сая одоо хүүхэд хөхөрсөн гэж юм тийм ээ. Хэсэг амьсгалын дутагдлалд орсон биш. Тэгээ авчихгүй зүгээр шүү дээ. Авах явцдаа бид нар ч юм сандарж агаад нөгөө салтын нас гинтэн цус гарна тэгээ сандрна шүү дээ бүр. Хэцүү. Босоо байрал. Бас нөгөө өнгөрсөн жил хүүхэд яг ийм одоо тэрийг юу гэж ямар чихэр гэдэг вүлээ ийм цэлцгнүүрэн чихэр идж байгаад бас хагсан харамсалтай одоо тохиолдол гарсан байсан. Тэгэхээр бид ер нь бол эцэг эхчүүд, ах эгч нар, тий асран хамгаалагч нар, эмээ өвгөнөр хүүхдүүдтэй юу тоглож байна, юугаар тоглож байна, юу идэж байна гэдэг дээр их анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу гэж бас би хувьдаа боддیں۔ Тэгэхээр таны анзаарч яг одоо энэ гал дээр нь ажиллаж байгаа хүний хувьд тий ер нь ямар тоглоомнууд их тохиромжгүй байна, ямар идэх юмнууд бас илүү энэ бага насны хүүхдүүдэд тохиромжгүй байгаа юм шиг анзаарагдаж харагдаж байгаа вэ?
гол нь ерөөсөө анхаарал халамжил чухал. Ерөөсөө харж яах нь чухал байгаа. Өөрөөр хэлбэл одоо тэрийг идэж болно, энийг идэж болохгүй гэж бол байхгүй шүү дээ. Хүүхэд дуртай юм аа тэр гэрүүл юу идэж байгаа. Идэх явцдаа болгоомжтой байх нь байна. Нөгөө одоо идэж явахдаа утсаа хараал. Тийм ээ. Тэгээд идэж явахдаа одоо яадаг зураг телевиз үзээд гэдэг юм уу. Идэж явахдаа инээч хөхрөөд тийм ээ. Идэж явахдаа тоглонгоо байд юм уу. Энэ байдал чинь бол идвэл ширээний ард суугаад яг ингээл нөгөө нэг гэр бүлээр аз жаргалтай юм а яриад ингээл хоолундаа идэх. Идэж явах явцдаа л одоо болгоомжтой байх гэсэн үг байна. Тэгэл тэр болгон бид нар ч одоо юм зайлгчихгүй гээл идэхдээ одоо ингээл тэгж чадахгүй шүү дээ угаасаа тийм ээ. Тэгж чадахгүй. А хоёрдугаарт нь тэр нөгөө нэг ээж аав асран хамгаалагч нар л гол нь анхаарлаа маш сайн тавих хэрэгтэй гэдэг. Тоглоомны хувьд болохоор одоо сүүлийн үед нөө сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд тулд энэ лего нааддаг, дүрсүүсгдэг ийм антин хийдэгч байдаг юм ийм тоглоомод аяг их болчиход байгаа байхгүй. Тэр чинь тэр бүгд ардаа жижиг юм соромжтой. Тэгээ тэрийг чи хүүхэд ерөөсөө энэ тоглоомны өөрөөр хэлбэл тэр соромжийг хүүхэд ингээд гараараа авч болохгүй тийм хэмжээнд байх хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл шүрвэгдсэн байх юм уу тийм ээ. Бид нар нөгөө нэг батарей байгаа газрын чинь гаднаас нь шүрвэгдсэн байгаад байдаг шүү дээ. Тэрэн шиг гэтэл яг тийм биш байгаад байна л да яг одоо. Өөрөөр хэлбэл яг би яг тийм байх хэрэгтэй гэж стандарт нь мэдхгүй. Гэхдээ хүүхдийн тоглоомын стандарт гэж зайлшгүй байх хэрэгтэй. Та бүхэн дараа нь одоо юу стандарт хэмжил зүйн албанаас байд юм уу энэ хүүхдийн тоглоомны стандартыг яг мэдэж авах хэрэгтэй. Ямар тааш тэр соронзоо байд юм уу тэр батарейтай тоглоом болвол хүүхэд тэр батарей соронзыг гаргаж авах чадахгүй тийм байдалтай байх хэрэгтэй. Сэтгэн бодох чадварыг хөгжүүлж болно шүү дээ. Тийм ээ тэгэхээр арга байхгүй. Гэхдээ тэр соронзыг хүүхэд хуруугаараа ингээл аваалж ялах шүү дээ. Тэгж л болохгүй гэсэн. Тэгэхээр тийм тоглоомын стандартын дагуу байх хэрэгтэй. Хүүхэд аваад амдаа хийчихээргүй байх хэрэгтэй гэсэн ийм л одоо зөвлөгөө өгөх байна. Та түрүү хэлэхэд 2025 онд 9 хүүхэд эндсэн. 2 хүүхэд эндсэн гэдгсэн шүү дээ. Тэр 2 хүүхэд энтгэхэд яг юунаас болсон юм бол тэрний талаар яг ярьж өгөөч. Тий. Нэг нь болохоор аар бол. Хатуу аар бол. Тэгээ амьсгалын эргэтэн тогтолцоороо орсон буюу гуурсан хоолоороо ороод тэгээд тий. Ингээд хоёр дахь нь болохоор түрүүний ярьсан нөгөө нэг химийн бодисонд. Тий. Ийм хоёр тохиолдолд бол эндсэн байх. Хордлогонд ороод эндсэн байх шүү дээ. Одоо энэ хүүхдээ амьсгал ер нь богдж эхэлж байгаа үед ер нь яг хамгийн түрүүнд яг ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэвэл одоо бид нэр одоо гэр орны нөхцөлд гэдэг юм уу да одоо шууд арга хэмжээ авахд бол айгүй төвхтэй шүү дээ. За яг хуу зүгээр бид нэр уламжлалт арга байна. Тэврээд урагш нь харуулад хүүхдийг багнаас нөөхдөг араас нь нуруу талаас нь зохиод тэр хатуу биетүүд л гарахаас биш түрүүний ярьсан тэр наалдамхаа тийм чигрийн цаас байд юм уу хөөсөнцөр байд юм уу одоо тэр нэг юунууд байна шүү дээ. Химийн бодис одоо өөр юмнууд эдгэр бол гарахгүй шүү дээ. Тэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас л арга байхгүй. Тэгэхээр энэс урьдчилан сэргийлэх нь чухал болчиход байна. Тэгэхээр хүүхдээ сайн харахад болчиход байна. Тийм учраас энэ чинь тэр хууль дүрм номонд зөвлөмжөнд бүгдийг оруулаад бичсэн байгаад байна. Хуульчлаад номдлоо журам гаргаад сахин хамгаалаарай, хараараа урьдчилан сэргийлээрэй гэд ингээ бичсэн байгаа учраас одоо насан туршид бид нэр л анхаарал халамжаа улам сайжруулах хэрэгтэй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сэрэмжилж болох ийм өвчин байхгүй. Энэ чинь өвчин биш шүү дээ. Тэр харж яасан тэрийг залгаагүй бол тэр өвчөв зүгээр л явж гэнэ гэсэн үг. Гэтэл тэрийг хараа хамгаалт муугаас гээд бас аав ээжийг буруутгах чинь бас их төвхтэй. Тэр хүн чинь ингээл өргөж хараад байх ажиллаа хийн тийм ээ янз бүрийн юмуд байж. Гэхдээ л бид нэр бага насны хүүхдийг бол хажууд нь байнга л харж хажуудаа заавал байлгахгүй бол болохгүй гэсэн. Тийм байна. Ер нь л хараа хяналт, дахин хараа хяналт, анхаарал сэрэмжтэй байдал айгуу чухал болчиход байгаа юм байна л да. Таны хувьд яг эцэг эхчүүдэд бас хэлчмээр байдаг зөвлөмж за эсвэл танд одоо тохиолдсон яг энэ одоо хахалттай холбоотой эсвэл ам хамрандаа юм чихснээс холбоотойгоор тийм гарсан ийм харамсалтай одоо бүр ингээ анхаармаар та нар энэ дээрээ ингээ анхаарахгүй ийм юм болчдээ шүү нөхдөө гэд хэлчих тийм кейс тохиолдол байна уу? За монголчууд маань ер нь нөгөө хэлхээс нааш тийм цаас чичгээс гэдэг шиг өөрийн биеийн дээрээ л ингэж нэг авахаас нааш жоохон юмыг тэр болгоныг тоодгүй арт хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас та дотор нь ажиллаж байгаа хүний хувьд ер нь хэлэх иймэрхүү тохиолдол байвал хэлээч гэж хүсэж байна. Тий, ер нь бол одоо энэ гадны биеттэй холбоотой маш олон тохиолдлууд байна. Сая би хэлсэн ш зүгээр чих хамар нүдгэгтэл 7 хоол боловсруулах гэтэл өдөртөө 4 тэгээд тэрийг ингээд 365 хоногоор үзүүлэх юм бол ямар олон хүүхэд ийм байдалтай эмнэлгийн тусламж авах гээд ирж байна гэдэг чинь маш их тоо гарах байхгүй. Маш их тоо гарна. Энэ бүгд чинь тохиолдол буюу ярьж болохоор юмнууд байгаа байхгүй.
Эндээс хамгийн хэцүү тохиолдол буюу хамгийн харамсмаар гэдэг нь хамгийн эвгүй тохиолдлууд юу байна вэ гэхээр энэ бага насны хүүхэд санаатай болон санамсаргүйгээр өсвөр насныхан бас орно. Эмийн бодисыг уух. Тэрнээс үүдэлтэй амнаас эрсдэж болох маш эрүүл мэндийн хувьд хүнд байдалд орох ийм тохиолдлууд бол сүүлийн үед гараад байгаа. Эмээ өвгөнөр маш их юм уу штэ. Аав ээж нар маш их юм уу. Ингээд одоо бүр эмийн хайрцагтай болцсон байгаа штэ. Тэрийг жоохон хүүхэд хараад эмээгийн өвөөгийн ууж байгаа эмийг хараад юу иддэг юм байна гэж ойлгоно. Эмээ унтаад өгнө. Даралтныхаа эмийг угаад даралт нь буучлаа сайхан унтаад өглөө. Хүүхэд яг очиод нөгөө гэж иддэг юм байна гэж аваад ич. Нэгийг идэхгүй, нэг хэсгийг иддэг. Энэ маш харамсалтай баг. Тэрнээс болж хүүхдийн эрүүл мэнд эрсдэлтэй. Эрүүл мэнд. Амь насанд ч тулна шүү дээ. Маш хүнд байдалд орно. Эрчим тэмцэлгээ шаардлагатай зэгээ амьдруулах арга хэмжээ. Энэ бол маш харамсалтай байхгүй. Тийм учраас та бүхэн минь нөгөө л хараа хяналт. Нөгөө эмийн чи хайрцаг амар гоё болцсон одоо. Тасалгаатай болцсон, гаднаас нь харагддаг болцсон тийм ээ. Бүгд нь мэдж байна. Эмээ өвөө тэрийг хараад ялгаад ингээд авдаг ийм маш гоё болцсон баг. Тэр чи хүүхэд хараад айгүй гоё юм. Эмээ уужээс өвөө уужээс учраас иддэг юм л гэж ойлгож штэ минь. Дээр тавих хэрэгтэй хүүхэд хөрөхгүй газар. Яг үнэ. Хөрөхгүй. Хоёрдугаарт нь юу гэхээр одоо энэ өсвөр насны хүүхдүүд тийм ээ. Санаатаагаар одоо амиа хорлох сэтэлтэй гэсэн үг шүү дээ. Гэртээ байгаа энэ эмээ өвөө аав ээж нэр уудаг эмийг уудаг. Ийм тохиолдлууд бас мэвсэр гарч ирээд байгаа. Тэгэхээр одоо энэ өсвөр насны хүүхдүүдэд бас анхааруулж хэлэх хэрэгтэй байна. Мэдээж энэ сэтгэл зүй, сэтгэл санааны байдал хэцүү тохиолдол болсон ч гэсэн одоо өөр сэтгэл зүйчд хандах хэрэгтэй. Сэтгэл засалж хандах хэрэгтэй. Багш нартай хандах хэрэгтэй, аав ээжтэй хандах хэрэгтэй. Им ууж тэгж өөрийнхөө эрүүл мэндийг хохироож болохгүй. Тэр нэг даралтны эмийг их уула, тэр нөгөө цус шингэлэг эмийг их уула, эмнэлгийн тусламж авлаа. Тэгэл гайгүй болно л доо. Яг өөрөө чинь хүсэж байгаа тэр сэтгэл унал готрлыг чинь хэн эмчдэг вэ гэхээр аав ээж нь, багш нь тийм ээ, сэтгэл зүй, сэтгэл засалж, найз нөхөд нь эмчлэн штэ. Тэрнээсээс ийм уугаад тэр асуудлыг шийдэж чадахгүй гэсэн үг. Тийм учраас ийм харамсалтай тохиолдлыг анхааруулж хэлье гэж ингэж бодно. Өөрөөр гадны биет гэдэг дотор энэ янз бүрийн юм уух, энэ химийн бодистой холбоотой юмуд ордог. Энүүн дээр анхаараарай л гэж ингэж хэлж байгаа. Зүгээр юм залгих тийм ээ. Нүдэндээ хийчих юм бол тэрийг шууд яаралтай тусламж үзүүлнэ. Чихэндээ хийчих юм бол яаралтай авахгүй болохгүй, хамрандаа яж яаралтай авахгүй болохгүй. Энэ бол ойлгомжтой. Энгийн хүний ойлгох юм. Амьсгалын зам бол шууд хэвтэн. Шууд амьсгалын замыг дуранд нь аавна одоо тийм ээ. Хоол боловсруулах замд орсон юм дээр бол тактик өөр байх нэ гэдгийг ард том ойлгох хэрэгтэй. Зоос залгичаад би ахуулна гэж дайраад ингэж болохгүй нэ шүү дээ. Тэр чинь хүүхдээ чинь зоос залгуулах хэрэг авч болно л та. Тэр хүүхдээ чинь унтуулна, хоолын сайн баасаараа гараа явуучих юмыг заавал тийх хэрэг. Энд чинь бүр ингэж тодорхой удирдамжтай, эмнэлэг зүүн заавартай ингэж шүү тгий шүүгээ цаг наатан заагаад өгч юмныхаа дагуул явахаас биш өсснээр байж болохгүй шүү дээ эмчилгээ шин тийм аа. Гэтэл үнэхээр батарей залгсан улаан хоолойд нь тэгэлцсэн байвал яралтай л дурандаа л авахаас гарах. Тийм учраас эмнэлгийн тусламж чинь цаанаа журам, заавар, дөрмийн дагуу явдаг учраас үзүүлэл тусламжаа аваад тайлбарлуулаад гарах ёстоймаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энийг одоо сануулж хэлье даа гэж байна. Маш хэрэгтэй мэдээлэл өглөө. Сүүлийн хэсэг бол үнэхээр хэрэгтэй байлаа. Тэгээд бас нэг ийм цус шингэлэх одоо ийм ууснаас болоод хүүхэд харамсалтай байдалд орсон тий эрсдэлд орсон ийм тохиолдол байсан шүү дээ. Асприн гэж ярьдаг хаа тий. Ер нь эмэгтэйчүүд бас их уудаг. Хүмүүс одоо нөө ковидоос хойш одоо цус шингэлэх юм гээл их уудаг болсонтой холбоотойгоор хүүхэд нас асприныг их хэмжээгээр ууснаас болоод ийм асуудалд орсон тохиолдлоос гарсан. За тэгээд өнөөдөр хэрэгтэй мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Цаг цаваа гарган ирсэнд баярлалаа. Тэгээд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлэг зүйн эрхэл сайнны захирал ган баяр байлаа. Тэгээд таны ажил үс ирээдүйн бүх зүйлд нь амжилт эрүүл нэг сайн сайхныг хүсье. Танаас баярлалаа. Хүүхдийн эхнэлгсийнхэн маань бол мэдээж бол Монголын маань үр садыг те үр хүүхдүүдийг бас инхийн манаа зогсдог юм гайхалтай хүмүүс байдаг. Та бүхэнд их баярлж явдаг шүү. За баярлалаа. Тэгээд нөгөө нэг манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн пэйж хуудас гэж байгаа. Та бүхэн бас дагаарай. Тэн дээр одоо энэ саяны миний ярьсан энэ гадны бие залхихаас яаж урдсан сэргийлэх үү? Ерөө залгисан тохиолдолд яах вэ гэд бүх юмнууд одоо бүр ингээд боддоор
анимашн маягтай эн чинь яг үг хэллэгээр ингээ арт түмэнд ойлгохдоор ингээд бид нар цуврал болгоод ингээд ер нь зөвхөн гадны биет гэлтгүү одоо өөр нөгөө жирэмсэнтэй холбоотой тийм ээ жирэмсний хордлоготой холбоотой няраа хөхтэй асаргаатай холбоотой төрөлжсөн мэслийн тусламжтай холбоотой бүх зүйлүүд ингээ явж байгаа болохоор манай пэйж хуудсыг дагаараа үзэгчд сонсогчд маань тэгээ тэндээс одоо миний ярьж амжаагүй юм мэдээллүүдийг авах бүрэн боломжтой шүү гэдгийг бол хэлье. Та нөө ярианы эхэндээ хэлжсэн ш 4-5 дахь өдрийн ернүүдээс хойшоо цаг их хэлбэг олдгоо гэд. Тэгэд ер нь цаг авах дээр яаж авч байгаа юу? Өөрчлөгдсөн байгаа юу? Тийм өөрчлөгдөгөөс яг саяны нөгөө нэг юугаар л манай пэйж хуудасаар байгаа. Тийм пэйж хуудасаар авах. Өшөө нөгөө ийм Монголигаар бас авж байгаа. Тийм тэгэл цагаа ороод манай эмнэлэгтэй холбогдоод манаас нөгөө үйлчлүүлэгчид энэ чих алба гэдэг тусдаа бүр ингээд утас авдаг юм цахимын хүмүүстэй болцсон. Тэгээд холбогдно. Тэгээд цагаа аваад үйлчлүүлнэ л гэсэн үг шүү. За баярлалаа тань. Баярлалаа.